Грамын эхэнд Тайландын Бангкок хотын нэгэн ахлах сургууль гарах бөгөөд ол дөрвийн охин Горя ангидаа суугаад хичээлээ хийж үйдэг. Яг тэр үед Хама гих охин түн дээр ирээд "Би энд хөлийн чандаас ирлээ" гэж хэлнэ. Горя түнд "Би энд тэтгэлгээр сурдаг" гэж хариулдаг. Хана "Найзууд болох уу" гэж асуухад Горя зөвшөөрнө. Дараа нь Хана "Над шиг шин сурагчид өгөх зөвлөгөө байна уу" гэхэд Горя "Энд шин сурагчдыг даамтгах юм" гэж хэлдэг. Шин сурагчдын нэг нь улаан карт хүлээн авч энэ мэдээ бүх сурагчдын гар утсанд мессежээр очино. Локертоо улаан карт авсан сурагчийг сургууль даяараа дээрлэгдэг байна. Хүүхдүүд түүний утсыг аваад зүхтэн. Хана "Багш нар хүртэл тэднийг зогсоодоггүй юм уу" гэж асуухад Горя "Хинч тэднийг зогсоож чадахгүй. Бүх сургуулийн захирагч чадахгүй" гэж хариулдаг. Улаан карт авсан сурагчийг цэнгэлдэх хүрээлэнд рүү албатан аваачиж цохиж зоддог. Дараагийн хэсэгт F4-ийнхэн гарч ирэх бөгөөд бүх охид тэднийг хараад баярлана. Горя Хана хоёр ч бас тэнд очдог. F4 ахлагч Тайм нэгэн сурагчийн гар утсыг булаан авч "Чи сургуулийн нэр хүндийг гутаахыг хүсэе юу" гэж асууна. Сурагч "Миний хийсэн бичлэгүүдээр та нарын үнэн төрх бүгдэд ил болно" гэж хариулдаг. Тайм "Чи эдгээр бичлэгийн тухай яриад байна уу" гэхэд сурагч бүх бичлэг нь устсныг харна. Тайм "Бидэнд хэцүү зүйл гэж үгүй" гэж хэлдэг. Тэгтэл нөгөө сурагч Таймыг цохиж, Тайм ч мөн түүнийг зөрүүлж цохиж эхэлнэ. F4 гишүүдийн нэг нь энэ зодоонд дургуутсан босоод явчихдаг. Үүнийг харсан Горя уурлаж дээвэр дээр гараад "Энэ сургууль гаднаасаа л сайхан харагдахаас биш, дотроо бол ялзарсан газар" гэж хаширна. F4 нэг гишүүн түүний хийсэн бүгдийг сонсоод инээмсэрлэдэг. Дараагийн хэсэгт Горя цагийн ажилдаа явна. Түүний авга ах "Би чиний F4-ийн тухай ярианд итгэхгүй байна. F4-ийн залуус маш сайн хүмүүс гэж сонссон. Тэдний ахлагч Тайм бизнесийн гэр бүлээс гаралтай. Хичээл номдооч, спорттооч гаргууд" гэж хэлдэг. Горя "Хичээлдээ суудаггүй байж яаж шалгалтаа өгдөг юм бүү мэд" гэж хэлнэ. Удаах гишүүн нь MJ бөгөөд тэр бол бар хийсдэг bad boy. Горя MJ бол мафи гэдэг. Дараагийнх нь Кавин. Түүний гэр бүл эрүүл мэндийн салбарын бизнестэй. Горя түүнийг хүүхэмсэг, огтоор оролдох дуртай гэж хэлнэ. Харин сүүлжийнх нь Рен бөгөөд тэрээр Тайландын албалтай бизнесмен хүү юм. Горя түүний бусад F4-ийн гишүүдээс өөр боловч тэднийг буруу зүйл хийхэд нь зогсоодоггүй гэж хэлдэг. Тэд бүгд баян гэр бүлийнхэн уулзраа сургуультай ханд өгч сургуулийг удирддаг ажээ. Үүний дараа Горя гэртээ байх бөгөөд ээж нь "Миний охин ийм том сургуульд сууж байгаад бид маш их баяртай байна. Хэн мэдлээ, магадгүй ямар нэгэн царайлаг баян залуу чамтай танилцах юм билүү" гэж хэлнэ. Дараа нь Мира гих охин сурагчдад урам өгөхөөр "Өөрийн байр сууриа мартаж мөрөөдлийнхөө араас яв" гэж хэлж байгаа нь харагдана. "Мөрөөдлийнхөө араас яв" гэж хэлж байгаа нь харагдана. Гора "Би Мирагийн зөвлөгөөг дагаж энэ сургуульд илсэн ч энд онцгой зүйл юрч алга" гэж боддог. Нөгөө талд Хана Горад хандан "Би ч гэсэн сурагчдыг ингэж дээрлэхийг харах дургүй байна. Надад бүгдийг хэлж өгсөнд баярлалаа. Үгүй бол би ч бас асуудалд орох байлаа" гэж хэлнэ. Гора "Хоёлаа зөвхөн хичээлдээ л анхаарлаа хандуулъя" гэхэд Хана зөвшөөрж арахаар явахдаа Таймыг санамсаргүй мөргөж гой монгоо түүний гутал дээр асгачдаг. Тайм Ханад хандан "Энэ чиний залуучуудыг өөртөө татах гэсэн арга уу" гэж асууна. Хана түүнээс уурчлагт гуйж "Би санаатай хийгээгүй. Би танд шинэ гутал авч өгье" гэхэд тэрээр "Энэ Парисаас ирсэн гутал. Чиний мөнгө хүрэх үү" гэж асуудаг. NJ "Ийм хөөрхөн охиныг битгий айл хол та" гэж хэлнэ. Хана "Намайг уучлаарай. Та юу гэж хийх нь? Би тэр бүгдийг хий" гэж гуйна. Бүх сурагчид "Түүний гутлыг хэлээрэ, долооч цэвэрлээ" гэж хашгирна. Тайм "Чи тэгэж болно. Хэрэв чи ингэвэл би чамайг уучлана" гэхэд сурагчид алга ташиж эхэлдэг. Гора уурлаж Тайм дээр очиод "Тэр санаатай хийгээгүй. Тиймээс түүнийг уучлаарай" гэхэд Тайм "Чи надад тушаал өгөөд байна уу" гэж асууна. Гора үгүй гэхэд Тайм "За яах вэ? Би чиний тушаалыг хүлээж авъя" гэд Ханад "Чам шиг найзтайдаа чи азтай юм" гэж хэлээд явна. Маргааш нь Горагийн локерт улаан карт байхыг хараад тэрээр "Би нүвцэн" гэж шалтгаалan сургуулийн эмч рүү явна. Хоёр сурагч түүнийг оролдохоор ирдэг. Эмч тэднийг шалгаж байх хооронд Гора зугцсан ч сурагчид түүн рүү ус цацна. Тэр дээвэр дээр гараад хашгирч эхэлнэ. Рен түнд "Чамайг ирэхээс өмнө энд маш намгүн байсан" гэж хэлдэг. Тэгтэл хідэн охид ирэхэд Рен түүнийг барьж аваад нууна. Нөгөө охид Ренээс "Чи нэг охин хараагүй биз" гэж асуухад Рен "Үгүй" гэж худал хэлдэг. Тэднийг явсны дараа тэр Гораад
Сургууль тартал чи энд байж болно. Гэхдээ хаширахгүйгээ шүү гэдэг. Тэрээр шүн болтол тэнд нуугджээ. Шүн локертоо очиж юмаа авахар ирэхэд хідэн хүүгүүд ирж түүнийг дарамтлан бичлэг хийж эхэлнэ. Яг тэр үед Рен ирж тэдгээр хүүгүүдэд "Явцгаа" гэж хэлдэг. Гораа уйлж байхад Рен түнд "Гэртээ харь" гэхэд Гораа "Тэд гадаа хүлээж байгаа байх" гэж хэлнэ. Тэгтэл Рен асаагуураар галын тохиолол ажилуулж "Одоо чи аюулгүй. Тохиолол тэднийг айлгцсан" гэдэг. Гэртээ ирээд Гораа өрөөндөө ороод түүхччихдэг. Гэвч ээж нь хаалгыг нь онгойлгож орж ирээд "Юу болов вэ?" гэж асууна. Гораа "Би энэ сургуульд сурмааргүй байна" гэхэд ээж нь "Миний охин хүчтэй. Чиний ирээдүй чиний гарт байна. Тийм болохоор зүгээр л царайлаг баян залуусын тухай бод" гэдэг. Гораа "Мөнгө бүх зүйл биш" гэхэд ээж нь "Мөнгөтэй байвал чи илүү сайхан амьдрнаа" гэж хариулна. Энэ хооронд Тайм "Яагаад Рен тэр охинд тусалсан бол" гэж бодно. MJ "Чи өмнө нь хизээж охин хүүхдэд усаан карт өгч байгаагүй. Чи үүнийг одоо зогсоох хэрэгтэй" гэдэг. Тэгтээ төлөвлөгч ирж Таймд "Таны ээж Сингапураас ирлээ" гэж хэлэхэд Тайм явна. Таймийн ээж алдартай бизнесмен эмэгтэй байдаг. Тэрээр Таймд "Чи сургууль дээрээ асуудаг тарьсан гэж сонслоо. Чи сургуулаач удирдах чадахгүй байж яаж бизнесээ арч явах юм бэ" гэдэг. Нөгөө талд Горигийн ээж түүнд шинэ гутал авч өгсөн байна. Аав нь гутлыг нь өмсүүлж өгөөд "Одоо чиний бүх асуудал шийдэгдэнэ. Учир нь сайн гутал сайн сайхныг авчирт юм а" гэж хэлбэг. Маргааш нь Гори шинэ гуталтайгаа сургуульдаа очиход локертой юмаа хийж байх үед нь гутал дээр нь ямар нэгэн зүйл ундаг. Тэр гутлаа цэвэрлэхээр тайлахад хідэн сурагчид гутлыг нь аваад зүхтана. Гори цэнгэлдэх хүрээлэн рүү очиход Тайм тэнд байж байдаг. Тэр Горигийн гутлыг зүсэж хогийн сав руу шидчихнэ. Гори маш их уурлаж гутлаа хогийн савнаас гаргаж ирээд өмсдөг. Тайм түн дээр ирээд "Чи үүнийг өмссөн хിവэрэл байх уу?" гэхэд Ори түүнийг хүчтэй өшөглөж унгана. Тэрээр "Чи намайг бууж өгөхийг хүсэж байгаа байх. Гэхдээ би бууж өгөхгүй. Би та нартай үргэлж тэмцэх болно" гэж хэлдэг. Энэ бичлэг олон нийтийн сүлжээнд хүчтэй таахдаг. Төд удалгүй MJ Кевин нар Таймоос "Би өнөөдөр сургуультай хоцорж очино" гэсэн мессеж авдаг. Энэ хооронд Гори сургууль руугаа явах гэж байхад хідэн хүмүүс түүнийг хулгаарна. Гори "Тэд надад муу зүйл хийх гэж байна" гэж бодсон ч тэд түүнийг нүрийг нь бодож ойж өгөөд нэгэн өрөөнд үлдээдэг. Тайм тэнд ирээд "Жаахан инээмсэлтэй л дээ. Би чамд 5 сая зарцууллаа" гэж хэлнэ. Тэгээд түүнд машины түтхүүр өгч "Маргаашнаас автобусаар явах хэрэггүй. Энэ машинаар явж бай" гэдэг. Гори "Чи юу хүсэж байгаа юм бэ? Яагаад ийм зүйл хийгээд байгаа юм?" гэж асуухад Тайм "Надаас уучлалт гуйж байгаа бичлэг хийвэл энэ бүхэн чинийх болно" гэж хэлнэ. Гори "Би яагаад уучлалт гуйх ёстой? Харин чи надаас уучлалт гуйх ёстой. Чиний энэ үнэтэй зүйлс надад хэрэггүй. Надад өөрийн нэр төр маш чухал" гэдэг. Гори явах гэхэд Тайм хүчээр барьж аваад "Бичлэгээ хий" гэхэд Гори түүнийг цохиод зүхтдэг. Гэвч Тайм түүнийг барьж аваад "Хэлэхдээ чамд хэдэн төгрөг хэрэгтэй? 15 сая юу? 20 сая юу? Чиний хүссэн хэмжээгээр өгье" гэдэг. Тэднийг маргалдаж байх үед Таймийн ээж ирнэ. Тэрээр хамгаалагчдаараа Горийг гэрээсээ хөөж гаргадаг. Дараагийн хэсэгт Гори сургуульдаа ирэхэд хүүхдүүд самбар дээр түүний тухай маш муухай зүйлс бичсэн байдаг. Тэр үед түүний утсанд "Гори 10-аас олон найз залуутай" гэсэн мессеж ирнэ. Гори маш их уурлаж ангиасаа шууд гараад дээвэр дээр очиж хаширдаг. Маргааш нь хаана локроо нээхэд дотор нь улаан карт байдаг. Бүгд түүнийг барьж аваад цэнгэлдэх хүрээлэн рүү аваачдаг. Тайм түүний үсийг хусгаар завтахад Гори хурч ирнэ. Гори Таймд хандан "Хэрв чамд надтай холбоотой асуудал байгаа бол яагаад миний найзыг дарамтлаад байгаа юм бэ?" гэхэд Тайм түн дээр ирээд "Хэрв чи үсээ өөрөө тайруул би та нарыг явуулъя" гэж хэлдэг. Ори түн дээр очиж "Чи бол хүмүүжлгүй баян айлын жаал" гэж хэлнэ. Түүнийг үсээ тайрах гэж байтал Рен ирж Орой аврагддаг. Нөгөө талд Тайм олон нийтийн сүлжээнд Ориг дэмжигчид олширж байгаад маш их уурлана. Маргааш нь Гориг сургуультай ирэхэд нөгөө охид ирж "Чи бүгдийн нүдэнд баатар болсон байна. Бид F4-ийг дэмжиж маш том алдаа хийжээ" гэд уучлалт гуйхад Орой тэднийг уучилдаг. Охид түүнд
Мира маргааш Францаас ирнэ. Түүнд зориулсан үжиглэг болно. Чи ч бас ирээрээ гэхэд Горэ надад өмсөх дайшинз байхгүй гэдэг. Охид зүгээр л энгийн хувцастай ирж болно шүү дээ. Бид бүгдээрээ энгийн хувцастай очих гэж байгаа гэж хэлдэг. Нөгөө талд 4 залуу Мирийг авахаар нисэх онгоцны буудлын руу очдог. Мирийг ирэнгүүт Рен гүйж очиод түүнийг тэрвэрдэг. Энэ хооронд Горэ Кани хоёр үжиглэг дээр ирнэ. Гитэх нөгөө охид ирж Горегийн хувцсыг шоолж эхэлдэг. Горэ та нар юу хүсэж байгаа юм бэ гэхэд охид чи бидний зиндаа биш. Чамааг Ренээр оролдоод байгаа л чинь бид мэдэж байна. Гэхдээ Рент чамаас хамаагүй хөөрхөн дээр найз охин бий гэд түүний дээрээс тавхтай хоол хасгачдаг. Тэгтэл Рен ирж түүнд алчуураа өгөөд хувцаа цэвэрлэ гэж хэлнэ. Үүнийг харсан Мира маш их уурлаж оргилуун дарсны шилийг нөгөө охид руу шийддэг. Мира Горыг өрөө рүүгээ дагуулж явна. Мира түүнд Рен надад чиний тухай бүгдийг хэлсэн. Магадгүй тэр чамд сайн байх гэхэд Горэ тоглоомоор тэр чиний найз залуу биш гэж үү гэж асуудаг. Мира хэн тэгж байна гэхэд Горэ бүгд л тэгж ярьдаг гэж хариулна. Мира би чамайг таймыг цохиж байгаа бичлэгийг үзсэн. Надад тийм зориг байхгүй гэдэг. Дараагийн хэсэгт Мира Горыг гойж өгөөд үжиглэг рүү авч орно. Рен түн дээр ирээд чи маш үзэсгэлэнтэй харагдаж байна гэхэд Тайм уурлаж Ренээс би энэ охинд улаан карт өгсөн байхад чи яагаад түүнд туслаад байгаа юм бэ гэж асууна. Мира дундуур нь орж Таймд тайлбарлахыг хичээсэн ч Тайм түүнийг түтгчилдэг. Үүнийг харсан Рен маш их уурлаж Таймыг цохиж эхэлнэ. Тэд удаан хугацаанд зодтолдог. Энэ үеэр Горэ Таймыг зогсоох гэж очиод Тайм дээр санамсаргүй унаж тэд үнсэлдчихдэг. Дараагийн хэсэгт Тайм найзуудтай Горэ намайг санаатай үнссэн. Тэр ямар төрлийн охин болохыг би ойлгочихлоо. Тэр намайг өөрийнхөө араас гүйлгэхийг хүсэж байна. Би ийм охтыг амархан зохицуулж чадна гэж хэлдэг. Найзууд нь түүнд Ренээс уучлалтгүй гэхэд Тайм би яагаад уучлалт гуйх ёстой юм? Тэр өөрөө уучлалт гуйх ёстой. Учир нь энэ түүний буруу. Хэрэв тэр уучлалт гуйхгүй бол би түүнтэй дахиж хизээч ярихгүй гэдэг. Нөгөө талд Мира Рент та хоёр хүүхд чиг зодтолдох юм. Баг байхдаа ч ийм байсан. Таймыг чамаас уучлалт гуйгаасаа гэж хүсэж байна уу гэхэд Рен тэр хизээч уучлалт гуйхгүй байх. Баг байхдаа би л үргэлж төрүүлж очиж уучлалт гуйдаг байсан. Харин одоо тэр ойлгох хэрэгтэй гэж хариулна. Тэгээд тэр Мирагаас төгсөөд чи юу хийх гэж байна гэж асууна. Мира надад чамд хэлэх зүйл байна гэдэг. Маргааш нь Гориарины алчуурыг буцааж өгөхөөр дээвэр дээр очисон ч тэр тэнд байсангүй. Доошоо бууж ирэхэд Кавин түүнд Рен одоо Мирагинд байгаа гэж хэлдэг. Тэгээд тэр Мирагинд очиход гинт бороо орж эхэлнэ. Тэр байшинд очиод Рен Мира хоёр маргалдаж байгааг харна. Мира Ренд би шийдвэрээ гаргачихсан. Би одоо Францад амьдарна. Би өөрийн мөрөөдлөө биелүүлэх ёстой гэхэд Рен чи намайг оролцуулаад бүгдийг энд үлдээж байна. Чи миний мэдрэмжийг мэднэ шүү дээ гэдэг. Дараагийн хэсэгт Горяг автобусаар явж байхад Тайм тэнд байж идэг. Тэр түүнээс чи энд юу хийж байгаа юм гэхэд Тайм би автобусанд сууж үзхийг хүссэн юм гэж хэлнэ. Автобус хоосон байгааг хараад Горя бусад хүмүүс хааччихсан юм гэхэд Тайм би энэ автобусыг худалдаад авчихсан гэж ашигна. Горя түүнд уурлахаар завдна. Тэгээд Горя гүүж очоод жолоочод автобусаа зогсоо гэж хэлнэ. Тайм чамд ямар асуудал байна гэхэд Горя дахин автобусаа зогсоо гэдэг. Гэвч Тайм автобусыг зогсоохгүй байлаа. Тэгтэл автобусны урдуур гинт нэг машин ороод ирнэ. Автобус зогсож Горя буудаг. Тайм түүний араас ирэхэд нэг охин ирээд түүний нүүр рүү хүчтэй өшгөлөж орхино. Тэр охиныг Тиа гэдэг бөгөөд тэр бол Таймын эгч юм. Тэр Таймд чи яагаад энэ охиныг даамтлаад байгаа юм гэж хэлдэг. Тэрээр Горяг машиндаа суулгаж нэрийн хуудасаа өгөөд хизээж хамаагүй над руу залхаарай гэдэг. Тиа Таймд би чамайг муу хүн биш гэдгийг мэднэ. Тэр охиныг оролдохоо бол гэхэд Тайм чи яагаад энд хүрээд ирэв гэж асуудаг. Тиа ээж надад яаралтай даалгавар өгсөн. Тэр бизнесээ Аз даяар өргөжүүлэх гэж байгаа. Одоо бүх зүйл үнэншгэ байхаа болно. Тиймээс чийж бас том болох хэрэгтэй гэж тайлбарладаг. Маргааш нь Горяг дээвэр дээр очиход Рен тэнд байсангүй.
Гэтэл гинт Рен түүний араас гараад илдэг. Горья түүнээс "Чи зүгээр үү?" гэхэд Рен "Би багаасаа л Миратай маш дотно байсан. Мира нэгэнт шийдсэн бол түүнийг хинч өөрчилж чадахгүй. Би түүнтэй үргэлж хамт байна гэж боддог байсан ч одоо надад цааш явах цаг иржээ. Мира чамайг бэлэг өгөхөөр гэртээ урьсан" гэж нэмж хэлдэг. Тайм тэднийг хамт байхыг харж байлаа. Рен Горьяг Мирагинд дагуулж очдог. Мира түүнд үдшилэг дээр өмсүүлсэн шаахаага бэлгэлнэ. Горья Мирагийн өрөөнд F4-дгээр бага насны зургуудыг хардаг. Тэгээд Горья өвдөгдөрөө суугаад Мирагаас "Би Ренийг гунигтай байхыг хармааргүй байна. Тиймээс гуй, битгий яваач" гэж гуйдаг. Мира "Миний хийх гэж байгаа зүйлд олон хүний нүүрэнд инээмсэлэл авчирна. Тэгээд ч Рен хүчтэй. Тэр өөрийгөө аваад явж чадна. Чамайг Ренд сайн гэдгийг би мэдэж байна. Гуй, одоо байгаагаараа л байгаарай" гэдэг. Рен үүнийг гаднаас харж илаа. Гориг явхаар гарахад Рен түн дээр ирж "Би чамайг Мирагаас гуйж өг гэсэн юм уу? Чи миний амьдрахын өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй" гэж хэлнэ. Гори түүнийг түлхэж "Чи өөрийнхөө мэдрэмжийн тухай бодож үзсэн үү? Чи оролдож ч үзлэхгүй бууж өгчлөө" гэдэг. Рен "Би юу хийж чадах юм?" гэхэд Гори "Мира мөрөөдлийнхөө төлөө тэгж их тэмцэж байхад чи яагаад чадахгүй гэж. Чи Мирагийн төлөө маш их хичээх ёстой байсан ч чи юу ч хийхгүй байна" гэж хэлдэг. Дараагийн хэсэгт бүгд Мираг үдэхээр ирсэн ч Рен тэнд байсангүй. Төд удалгүй Горэж бас ирдэг. Мира түүнийг тэврээд явдаг боловч тэгтэл Рен араас нь гараад ирдэг. Горе Ренээс "Чи одоо ч юу ч хийхгүй байсаар л байх уу?" гэхэд Рен паспортаа харуулад "Би ч бас Франц явна. Үр дүн нь ямар ч байсан би заавал оролдож үзэх болно" гэж хэлдэг. Рен Горегийн тухан дээр үнсээд "Надад урам зориг өгсөн хүн нь чи шүү" гэдэг. Тайм "Чи яаж ингэж чадчихвэ? Явахынхаа өмнө надад хийхгүй яав да. Бид багаасаа найзлсан байж чи надад хийхгүй ч үг" гэхэд Рен "Өөрийгөө хичээгээрэй" гэдэг. Тайм "Би чамаас уучлалт гуйж амжаагүй байна шүү дээ" гэж хаширхад Рен "Тэг хэрэггүй дээ" гэ Таймыг тэрвэрж "Хэрв ямар нэгэн асуудал гарвал надад хэлээрэй" гэдэг. Маргааш нь Горе хаана хоёр өдийн хоолоо идэж байтал хэдэн охид ирж Горег оролдон "Одоо чамайг аврах Ренж байхгүй басан" гэдэг. Тэгтэл гинт Тайм дэлгэцээр гарч ирэн дарлал хийн. Горе маш их цочирддаг. Тэрээр "Бэм гаргийн нэг цагт цамхаг дээр хүрээд ир. Оре, миний хэлэх гэсэн зүйл өрдөөлин" гэдэг. Хаана "Тайм чамайг болзоонд ураа юу?" гэхэд Горе "Энэ намайг зовоох гэсэн шинэ арга байх" гэж хэлнэ. Нөгөө талд Тайм цамхагийн дэргэд Горыг хүлээнэ. Горыг очиход Тайм бороонд нэгт норчсон байдаг. Горе Таймд шүхэр өгөхөд Тайм шүхрийг нь шийдэж орхиод "Би амьдралтаа хэнийг ч ингэж хүлээж үзээгүй" гэдэг. Оре "Би чамайг хүлээ гэсэн юм уу? Чи өөр газар зогсоод борооноос нуугдаж болох л байсан шүү дээ. Чи бол тэнэг" гэхэд Тайм "Чи өөрөө тэнэг" гэд тэр хоёр маргалдаж эхэлнэ. Бороонд норсноос болоод Таймын бие өвддөг. Горе түүнд алчуураа өгнө. Үүний дараа Горе түүнийг ресторанд дагуулж орсон ч үнийг нь хараад зүхтдэг. Горе "Өөр газар очицгоё" гэхэд Тайм "Би маш их өлсөж байна. Хэрэг чи мөнгийг нь төлөхгүй бол би өөрөө төлье" гэдэг. Гэвч яг тэр үед хаалга нь хаагдчихдаг. Оре чангаар хаширсан ч хинч хаалга тайлж өгсөнгүй. Түүний утас нь нэвдэрсэн, Таймынхан цэнэг дууссан байдаг. Тайм Горе дээр ирэхэд тэрээр маш их халуурсан байгааг Горе мэднэ. Тэгээд Горе түүнд хүчээр им өвч, хүүтэн жин тавьж асарч өгдөг. Тайм Горегаас гэр бүлийнхэн тухай асууна. Горе "Бид маш ядуу. Намайг энэ цагт гэртээ ирээгүүд бүгд санаа зовж байгаа байх" гэдэг. Горе Таймаас гэр бүлийнхэн тухай асуухад Тайм "Манай гэр бүлийнхэн надад анхаарал тавьдаггүй. Намайг хэдэн өдөр алга болсон ч тэдэнд огт хамаагүй" гэж хариулна. Горе "Чи яагаад хүмүүст улаан карт өгч зовоод юм бэ?" гэхэд Тайм "Өнөөдрөөс эхлэн би чиний улаан картыг цуцаллаа" гэж хэлдэг. Тэгээд Тайм босож Горыг унтаж байгаа эсгийг шалгаад хүлтэн очиж унтдаг. Тэгтэл нэг эмэгтэй ирэхэд тэр хоёр тэндээс зугтдаг. Дараагийн хэсэгт Тайм Горыг гертэнд хүлж өгөхдөө "Чи F4-тэй болцсон уу?" гэж асууна. Гори "Үүнийг болзоо биж нэрлэж болохгүй ах" гэхэд Тайм "Дахиад гадуур гармаар байна уу?" гэж асуусан ч Гори татгалздаг. Түүний гэрлүүгээ орж байхад хэн нэгэн зургийг нь авч байлаа. Горыг гертээ ороход бүгд
Чи өглөө эр таанаас ирж байгаа юм гэж асуудаг. Аав нь ямар нэгэн зүйл нуугаад байв. Гори, юу болов вэ гэхэд ээж нь чиний аав хүнээс зээл аваад бидэнд хэлээгүй байна гэж тайлбарлана. Гори зээсэн мөнгөний хэмжээг сонсоод маш их цочирддаг. Учир нь энэ маш их мөнгө байлаа. Хадгаламжийн дэвтрээ шалгахад дансанд нь тийм их мөнгө байсангүй. Тиймээс тэр аавынхаа мөнгө зээсэн хүмүүстээр очиж одоогоор надад багахан мөнгө л байна. Үлдснийг нь дараа өгье гэхэд тэнд байсан залуу бидэнд мөнгө олох хялбар арга бий гэж хэлдэг. Тэд түүнд өмсгөл өмсүүлж хідэн хүмүүстэй хамт суулгадаг. Тэнд байсан нэг үйлчлүүлэгч гори руу дөхөхөд тэр түүнийг үшгэлж унгаад дарагтаа хэлээрэй. Би мөнгө төлөх өөр арга олно. Би ийм хэрэггүй ажил хиймээргүй байна гэж хэлдэг. Маргааш нь хаан ирж горийг Таймтай хамт гэрт нь хүргэж өгж байх үеийн бичлэгийг үзүүлнэ. Хаан түүнээс чи Таймтай үелхэж байгаа юм уу гэхэд гори үгүйсгдэг. Яг тэр үед Тайм хурж ирээд гори бид хоёр үерхэж байвал хинд ямар хамаатай юм гэд. Тэгээд ч би горигийн улаан картыг цуцарсан гэж нэмж хэлнэ. Ингээд гори Тайм хоёр хамт явж байгаа мэдээ сургууль даяар тархаж бүгд тэдний зургийг авч эхэлдэг. Кевин түүнийг зогсоож биднээс айх хэрэггүй гэдэг. MJ Таймос та хоёр үнэхээр болцсон юм уу гэж асуухад гори үгүй гэх гэтэл Тайм үннийг хэл гэдэг. Гори чи намайг хүчээр болзоонд авч явсан шүү дээ гэж хэлнэ. Гори ёсны дараа Кевин Таймос чи үнэхээр горигийн тал дээр нуцтай байгаа юм уу? Та хоёр маш өөр хүмүүс. Чиний гэр бүлийнхэн хизээж зөвшөөрөхгүй. Чиний ээж эгчийг чинь хүчээр хүнтэй суулгасныг чи мэднэ. Энэ бүхэн чамаагч бас асуудалд оруулж магадгүй гэхэд Тайм би заавал оролдож үзэх болно гэж хэлээд явдаг. Нөгөө талд үйлчлэгч горигийн өгсөн алчуурыг хардаг. Горигийн аав түүний утсыг засаж өгнө. Тэгтэл хаалганы хонх дуугалж гори хаалгаа нээхэд Тайм зогсож байлаа. Гори түүнийг гэрлүүгөө яв гэж хэлнэ. Аав нь түүний нэрийг сонсоод маш их гайхдаг. Тэгээд тэд бүгдээрээ Таймыг дайлдаг. Тэд хоол идэж байхдаа хүн бүр өөрийн гунигтай түүхээ ярих болдог. Горя. Миний түүх хамгийн гунигтай нь. Би хичээлийнхээ хажуугаар өөрийнхөө зардлыг олохоос гадна гэр бүлийнхээ их үрийг төлөх ёстой гэдэг. Тайм. Миний амьдрал тэмч муу биш. Хоолны ширээний ард бидэнтэй хинч ярьдаггүй. Бид хоол идэхдээ бүрэн чимээгүй байдаг. Зөвхөн бизнесийн асуудал ярих шаардлагатай үед л яриа өрнөдөг. Манай гэрт хоолыг хамгийн дээд зэргийн орцоор хийдэгч өнөөдрийн оройн хоол дэлхийн хамгийн амттай хоол байлаа гэж хэлдэг. Маргааш нь Горяг сургуультай очиход бүгд хідэн зураг үзэж байлаа. Тэдгээр нь Горягийн бааранд байх үеийн зургууд байв. Горя зургуудыг хараад маш их цочирддаг. Яг тэр үед Тайм тэнд ээж Горягаас энэ юу болоод байна гэж асууна. Горя. Энэ үнэн биш. Хин нэг нь намайг күтгэж оролдож байна гэхэд Тайм. Би чамд тэнэг харагдаад байна уу? Би бүх зургийг тодорхой харж байна. Би чамайг сайн охин гэж бодсон юм гэдэг. Тэгээд нэг зураг үзүүлж "Эн чи мөн биз дээ?" гэж асуухад Горя "Тийм ээ" гэж хариулна. Үүнийг сонсоод Тайм маш их уурлаж зургийг нь тэнд нь уурж хаяад явдаг. Сургуулийн бүх сурагчид Горяад маш муухай үс хэлж байлаа. Нөгөө талд MJ "Горя үннээ хэлж байна гэж би бодож байна" гэхэд Кевин "Энийг хэн хийгээд байгааг бид олж мэдэх хэрэгтэй" гэдэг. Нөгөө талд Тайм маш гунигтай сууж байв. MJ түүнээс "Чи үнэхээр тэр зургуудад итгээд байгаа мó?" гэж асуусан ч Тайм юу ч хэлсэнгүй. Энэ хооронд Кевин клуб дээр очиж огтоос "Энд хяналтын камер бий юу?" гэхэд охид "Энд бүх зүйл нууц байдаг" гэж хариулна. Кевин нөгөө зургуудыг үзүүлж "Эдгээр зургууд яаж алдагдсан юм бэ?" гэж асуухад охид юу ч мэдэхгүй гэцгэн. Клубийн эзэн ирээд Кевин гэдгийг нь мэдээд маш их цочирддаг. Кевин клубийн эзнээс зургуудын тухай асуухад тэр юу ч хэлхийг хүссэнгүй. Кевин "Үннээ хийсэн нь чамд үлзийтэй. Хэрв манай гэр бүлийнхэн үүнд оролцвол та нар бүгд маш том асуудалд орно шүү" гэж хэлдэг. Тэр бааранд Тайм MJ хоёрч бас байлаа. Хан тэнд ирнэ. Тэр маш хачин аашилж байв. MJ түүнийг харна. Тэр ундаанд ямар нэгэн зүйл хольж Тайм даваачиж өгөхөд Тайм уучдаг. Хан Таймыг унтаж байхдаа ч Горягийн нэрийг хэлж байгааг анзаарч маш их уурхина.
Маргааш нь Горяг сургуультай ирэхэд нэг охин түүний сандлыг эвдэж "Чи таймд буруу зүйл хийсэн" гэж хэлдэг. Бүгд "Түүний улаан картыг цуцсан шүү дээ. Түүнд ингэж болохгүй" гэхэд нөгөө охин "Тэр бидний таймер оролцсон. Би түүний зүгээр явуулахгүй. Би үүний зөвшөөрлийг таймоос өөрөө авна" гэд тайм руу улаан картын тухай мессеж бичнэ. Тэг гэсэн хариу ирэх бөгөөд энэ мессежийг тайм биш хаана бичсэн байдаг. Энэ хооронд бүх охид Горягийн цүнхийг асгахад дотроос нь түтхүүр гарч ирнэ. Горя: "Энэ миний найзын дугуйн түлхүүр. Ууя, үүнд битгий гар хүрээрээ" гэсэн ч тэд бүгдээрээ нийлж дугуйг нь эвдэж архидаг. Дараагийн хэсэгт Кевин MJ дээр очиж клубын эзний нэрийг хийхнэ. MJ: "Энэ нэрийг бид өмнө нь сонсч байсан байх" гэдэг. Кевин таймын тухай асуухад MJ: "Өчигдөр тэр нэг охинтой хамт байсан. Түүнээс хойш хаацныг нь мэдэхгүй байна. Намайг мессеж бичгэд гэртээ байна гэж хариулсан" гэдэг. Кевин нөгөө охиныг хэн босхыг асуухад MJ Горягийн найз Хана гэдгийг хэлж "Тэр сургууль дээр нэг өөр, амьдрал дээр тис өөр охин байна" гэдэг. Тэгээд тэр хоёр Ханаг судагч үзээд Хана бол клубын эзний охин гэдгийг олж мэднэ. Таймс ирээд "Би яаж энд ирчихсэн юм" гэхэд Хана "Чи ухаан алдсан болохоор нь би чамайг энд авчирсан юм" гэж хэлнэ. Түүнийг хөшгөө нээхэд алсыг харагч хүрт харагдаж түүнд Горыг сануулдаг. Хана "Горыг март" гэхэд тэр "Миний утас хаана вэ" гэж асууна. Хана "Горыг чамд тохирохгүй. Би чамд тохирохын тулд маш их хичээсэн. Бүр чамайг судалсан" гэдэг. Тайм "Чи хин юм бэ" гэхэд Хана "Бид өмнө нь уулзж исэн" гэж хэлнэ. Тэгээд тэдний бага насны дурсамж гардаг. Тухайн үед Хана таймд сайн байсан ч тайм түүнийг царай муутай гэж голоод хөөж үжээ. Тэрээр "Тайм, би чиний төлөө өөрийгөө өөрчлөхийн тулд маш их хичээсэн. Бүр гоо сайхны хагалгаанд орсон. Чиний анхаарлыг татахын тулд би чамайг мөргсөн ч чиний хараа зөвхөн Горыг дээрээсэн. Би түүний нэр хүндийг гутаах гэж чадах бүхнээ хийсэн ч чи түүний нэрийг хийсээр л байна" гэдэг. Тайм "Чи яагаад ийм зүйл хийж байгаа юм" гэхэд Хана "Би чамд хайртай" гэж хариулна. Тайм "Чи надад хайртай биш. Намайг үзий ядах ёстой байсан юм. Би Горыг л сонгоно. Чи өөрийгөө хичнээн өөрчилсөн ч хизээч Горыг шиг болж чадахгүй" гэдэг. Тэгтэл Хана уцыг нь харуулад "Хэрэг Горыг байхгүй болвол яах вэ" гэхэд Тайм цочирдон "Чи юу хийчихсэн юм" гэж асуугаад уцаа авах гэсэн ч Хана өгсөнгүй. Хана "Би өөрийгөө гинтээж бүх бурууг чамд тоох болно" гэж сүрдүүлнэ. Тайм түүний болиулж "Чи эхлээд өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй" гэж хэлдэг. Нөгөө талд сурагчид Горыгийн дугуй болон уцыг эвдэж дугуйг нь шатааж орхидог. Нэгэн хүү Горыг цавхах гэж байтал Тайм хүүч ирээд бүгдийг нь зодож эхэлнэ. Орыгийн толгой эргэж байхад Тайм түүнийг өргөж аваад "Хоцорч ирсэн дуучлаарай. Би чамд итгэдэг" гэж хэлнэ. Үүний дараа Тайм Горыг гэртээ аваачдаг. Тэр Горыгаас "Чи хаангийн тухай боцоор л байна уу" гэхэд Горя "Хана ийм зүйл хийж чадна гэдэгт би итгэж чадахгүй байна" гэдэг. Тайм түүний гарт эм түрхэж өгье гэхэд Горя Таймын шарахыг хараад "Эхлээд би чиний гарт эм түрхэж өгье" гэдэг. Тайм татгалзаж "Би төрүүлж түрхэж өгнө" гэдэг. Тайм "Энэ явдлаас болоод би чамд хэр их хайртайгаа ойлголоо. Чи үргэлж надтай хамт байх ёстой" гэж ярьсаар байсан ч Горя унтаад өгдөг. Тэр Горяг харж инээмсэглээд хөлдөн суугаад унтаад өгдөг. Өглөө нь Горыг сэрэхэд Тайм байсангүй. Үйлчлэгч орж ирэхэд Горя айдаг. Үйлчлэгч "Эзэн энд байхгүй, хурдан бэлэн болоорой" гэд Горыг дагуулan явж. Эзэн шатсан дугуйны загварыг мэдгүй байсан болохоор бүх загварыг нь аваад ирсэн. Чи өөр таалагдсанаа ав гэж тайлбарладаг. Яг тэр үед Тайм залхана. Тэр "Чи дугуйгаа сонгосноо" гэж асуухад Горя авахгүй гэж татгалзна. Тайм "Тэр дугуй чиний найзынх байсан шүү дээ. Тиймээс чи авах ёстой" гэж хэлдэг. Тэгээд Горя "Чи өглөө эрт хаашаа явчихсан юм" гэхэд Тайм "Өчигдөр чамаа гомдоосон хүмүүст сургамж өгөхөөр явсан" гэж хариулна. Горя "Ноцтой зүйл битгий хийгээрэй" гэхэд Тайм "Би зүгээр л MJ зохицуул гэж хэлсэн. Чи дугуйгаа сонгоод сургуультай ир. Хэрэг сонгож чадахгүй бол бүгдийг нь ав" гэдэг. Нөгөө талд Хана юмаа аваад явж байлаа. Оря түн дээр очиж "Чамайг сургуулиас гарч байгаа гэж сонслоо. Надад хэлэх зүйл алга уу" гэхэд Хана юу ч хэлэлгүй яваад өгнө. Горя "Чи үнэхээр муу зүйл хийсэн. Би чамайг уучих чадахгүй.
Би бидний нөхөрлөлийг хизээж хуурамч байсан гэж бодож байгаагүй. Чи юу ч хэлэхгүйгээр ингэж явж болохгүй гэсэн ч хаанаа юу ч хэлэлгүй чимээгүй яваад өгдөг. Горья Локро шалгахад дотор нь уучлалт гуйсан зурвас байлаа. Тайм дээрээс бүгдийг харж байв. Тэгээд тэр бүгдийн өмнө хэрв хэн нэгэн миний найз охиныг оролдвол тэр нь намайг оролдож байна гэсэн үг гэж зарлана. Үүнийг сонсоод Горья болон бүх сурагчид цочирддаг. Горья Таймд өөрийнхөөрөө юм битгий дур мэдээд бай гэхэд Тайм өчигдөр би чамааг миний найз охин болооч гэхэд чи зөвшөөрсөн шүү дээ гэдэг. Горья би хизээ тэрийг хэлсэн. Би юу ч санахгүй гэхэд Горьяг унтаж байхад Тайм түүнээс асууж Горья зүүдэндээ зөвшөөрсөн дурсамж гардаг. Тайм бид бас өөр зүйл хийсэн шүү дээ гэхэд тэд санамсаргүй өнсөлдөж байгаа дурсамж гарна. Горья маш их айж чи надад юу хийчихсэн юм гэхэд Тайм би юу ч хийгээгүй чи өөрөө л хийсэн шүү дээ гэж хариулдаг.